За бид бүхэн нэгийг харьцах сая 600 мянган хавтгад өрүүлжин километр нутагтай бүгд найрамд Монгол Ард улсын газрын зураг өнөөдрийн Монгол улсын газрын зургийг үзэж байна. За Монгол улс нэгийг харьцах сая 600 мянган хавтгад өрүүлжин газар нутгийн газрын палуун зургийг 1984 онд Дүүрэн Эрдэнэт шинжилэн зурсан байгаа ш. 1984 тэрнээс өмнө зурсан юм дээ. Ер нь газрын зургийг үндэснээ илүү байдалд оруулдаг. За Монгол улсын марш Дүүрэн Эрдэнэтийг өөр хинч газрын зураг зурдаг. Тэгэд ойлгочихдоо монголчуудаа Эрдэнэт зураачаас өөр нэг ч хэн зурдаг байхгүй юу? Газрын зургийг мэддэг ч үгүй ойлгодог ч үгүй. За газрын зураг зурна гэдэг бол гайхамшигтай Дүүрэн Эрдэнэт өөрөө дэлхийн глобус хариуцдаг цорын ганц амьд материйн эхлэл гэдэж ойлгох хэрэгтэй. Оюун ухааны эхлүүлслийг тавьсан Бурхан адил энэ хүний оюун ухааныг хүн төрлөختөн ойлгоог нь тун утгагүй санагдаж байгаа. За тэр олон үгний дотор энэ бид бүхний харж байгаа нэгийг харьцах сая 600 мянган газрын зураг бол манай Монгол улсын цаг уур болон физик газар зүйн чиглэлийг тодорхойлдог цорын ганц газрын зураг байгаа гэдэг ойлгох зүйтэй. За газрын зургийн ашигтай тал бол дөрвөн улирлын хэв шинжийг хадгалсан болон говийн тал болон хээрийн бүс ойн бүс болон ногоон бүстэй мөн далайн ус чиглэг хэмжлэн салхины чиглэлтэй газар зүйн чиглэлийг тодорхойлдог газрын зураг байна. За бид бүхэн Монгол улсын газрын зургийг харж байна. За энэ зүүн талын энэ хэсэг бол зүүн 5 аймаг гэж ярьдаг. Ер нь бол бид бүхэн ойлгох хэрэгтэй. Монгол орныг хэсэгчлэн хуваасан толгойчдын хийсэн ажлыг өрнөлт өгөхгүй бол болохгүй. Монгол улсын харин марш Дүүрэн Эрдэнэт бол нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий дээд командлагч гэж ойлгох хэрэгтэй. Эрдэнэтийн ангид нь байсан 16 дугаар сургуулийн 8 бие ангид байсан. Даремагийн пүрэсрэн гэдэг аюултай алуурчин байгаа. За энэ хүн бол өдөр болгон хүн олж байна. Өдөр болгон хүмүүсүүдийг ядалж байна. Маш аюултай тийм алуурчин байгаа. Цэрэн найдмад байж байна. Жижиг боёо хочтой бацаах ингээд ер нь ангид нь байсан толгойчууд яаж ингэж даварч байна гэхээр Эрдэнэтийг манай ангид байсан гэдэг утгаар тун аюултай үйл ажиллагаа явуулж байгаа. Тухайлбал энэ бид бүхний харж байгаа энэ зүүн аймагуудыг таллан хувааж хятадын тал болон зарим нь Орос нутаг болгоцсон байгаа шүү дээ. Дорнот, Хинти Сүхбаатарын аймагуудыг бид бүхэн харж байгаа. За ийм маягаар улс орноо гадаадынханд өгж хамгийн гол нь эзгүй хэр газар биш байгаа шүү дээ. Аймгийн төвийг таллан хуваасан ч явдал байж байна. Ийм аюултай хулгайч нар ерөөсөө 16 дугаар сургуулийн 8 бие ангид байж байгаа шүү дээ. За эдгээр хулгайч нар өнөөдөр засгийн газрын ордон дотор юу гэж нэхлээр хэн орж гарах нь орж гарсан хүн бууддаг тийм аюултай хулгайчд байгаа. Эдрийг зохион байгуулдаг хүн бүдээгийн алтан туяа гэдэг Дэнжин мянгат дүү гант толгоноо алуурчин биш үү? Мэргэжлийн алуурчин болцоход байж идэг. Буу байж ин тэднэрт зэвсэг байж ин автомат буунаас гадна янз бүрийн аллах хүн алдаг хэрэгсэл байж шүү дээ. Химийн потенциал хариуцаад хүмүүсүүд химийн уусмалаар уусмалдаж байна. За энэ газрын зургийг өнөөдөр бид нар ойлгох хэрэгтэй. Энэ баруун зүгээс энэ хүртэлх цэг хүртэлх хэдэн километр газар нутаг вэ гэд ойлгох хэрэгтэй. Тэгэхээр эндээс зөвхөн эндээс байгаль нуур хүртэлх энэ газар нутаг бол зөвхөн өргөрөөр ярих юм бол 8000 км байна. Урташ ингээд 19,000 бараг 21,000 км газар нутаг байгаа шүү дээ. Эндээс баруун зүгээс зүүн зүг хүртэл энэ том удам газар нутаг бол ойлгож байгаа үз. Энэ урд зүгээс байгаль нуур хүртэлх улаан үд хүртэл ингэж өргөр татвал 8500 км. Эндээс баруун зүг хавьс энэ баруун цэгээс энэ улаан цэг байгаа. Тэгэд энэ улаан цэг хүртэл 21,000 км. Би 3 км-ийн 3,000 км хасцсан байгаа шүү. За ийм байгаа. Тэгээ ийм том газар нутагтай энэ хоёрын хооронд хэдэн Улаанбаатар хот байна гэж 4 Улаанбаатар хот байгаа шүү. Монголын ард түмээ.
Ингэж хөндлөн байгаа энэ уртрагт одоо хэдэн Улаанбаатар хот багтаж байна гэхэлэр одоо бид бүхний харж байгаа нь Харангай аймаг, Булган аймаг гэж ярьдаг шүү дээ. За энэ аймагуд одоо бүгд Улаанбаатар хот гэсэн аймгийн төвөт байгаа. За ийм учиртай шүү. За ийм учиртай газар нутгийн план зургийг бид бүхэн харж байна. За энэ план зургаас гадна одоо 8 Улаанбаатар хот байгаа гэдгийг бас ойлгох нь зүйтэй. За тэгээд энэ сая 600,000 км газар нутаг бол Монгол улсын хувьд бол одоо газар нутгийн хувьд бол маш том өргөн том уудам газар нутгаа гэж ойлгох хэрэгтэй. Бээжин хот одоо Монгол нутгийн одоо энэ Улаанбаатар хот гэж байж хатал энд нь одоо Бээжин хот байж шít 8,000 км-ийн дунд. За тийм байгаа шүү. Япон улс байгаа. За ийм одоо учиртай одоо газрын зураг байгаа гэж ойлгох хэрэгтэй. За тэгээд энэ бүхний хэн одоо ингэж газар нутагт одоо ингэж аимшиггүй одоо ийм үйл ажиллагаа явуулж байгаа тэр бүтэгийн алтан туяа. Тэгээд 16 дугаар сургуулийн 8 бай ангид байсан Дүүрэн Эрдэнэтийн нэрээр ангийнх нь хулгайчид одоо маш одоо эрх мэдлийг одоо гартаа авцсан байна. Хүн харахад бол нэг өчүүхэн одоо хулгайч нар юм шиг мөртлөө маш аюултай хүн буудаж алдаг одоо тэрүүгээр одоо ажил өргө одоо гүйцэтгэдэг тийм аюултай хятадын тагнуулан байгууллагын ажилтан гэхээр одоо тийм аюултай болгоочд байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.